Хотын стандарт. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага хотын стандартыг баталсан байна. Хүүхдийн аюулгүй, тав тухтай орчинд тоглох нөхцөлийг бүрдүүлнэ. Нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэг, сургууль, орон сууцны хорооллын орчинд 12 нас хүртэлх хүүхдийн тоглоомын талбайг байгуулахад дагаж мөрднө. Төлөвлөлтийн ерөнхий шаардлага. Байршлын хувьд барилга байгууламжаас хамгийн багадаа 1.8 м зайд, хогийн цэгээс 100 м зайд, хашаа, гараж, цахилгааны утас гэх мэт саад учруулахааргүй байршилд суйрлуулах шаардлагатай. Насны ангилал бүрт тохирсон тоглоомыг байршуулсан байна. Жишээ нь 6-аас 23 сартай хүүхдийн тоглоомын талбай нь 50 м2-аас их, 2-оос 5 настай хүүхдийн тоглоомын талбай нь 100 м2-аас их талбайтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тоглох хүртээмжийг бүрдүүлж 2-оос доошгүй орц гарцтай байна. Хүүхдийн тоглоомын талбайг суйрлуулахдаа үйлдвэрлэгчийн зааврын дагуу эрг шурга болтыг бүрэн өгсөрч, ил харагдах болт бэхэлгээг далдалж, хүүхдийн биед ямар нэг гогдох, тэглэх, эрсдэл учруулахааргүй бүрэн суйрлуулсан байна. 3. Хийц материалд тавигдах шаардлага. Үүнд дахин боловсруулсан эрзэн, хайрга, элс, зүлэг гэх мэт тохиромжтой гадаргуутай байна. Мөн хүүхэд тэглэж бүдрэхээргүй, тэгш, цэвэрлэхэд хялбар, хур тундас тогтохооргүй, хурц ирмэггүй байна. Асфальт, дан дэвссэн зүлэг, шороо, цемент гэх мэт хатуу гадаргуутай байхыг хориглоно. Хотын стандарт.